Сайн байцгаана уу? Ингээд бүгдээрээ хамтдаа хүний төлөв байдлын 10 эмгэгийн ээлжид 8 дахь зайлсхийх эмгэгийн талаар ярилцгаая. Наг мөх цэцэг гэдэг сэтгэл судлаач, сэтгэл зүйч. За тэгэхээр зайлсхийх эмгэг гэдэг эмгэг нь нэрнээсээ хүртэл айгүй тодорхой байгаа. Юу вэ гэх юм бол эдгээр хүмүүс маань ямар нэг харилцаанд орохдоо нүүр тулах, учрах гэхээсээ илүү зугтах, зайлсхийх арга барилаар харилцдаг. За зайлсхийх эмгэгтэй болж байгаа хүмүүсийг харах юм бол ихэнх нь бага наснда ичдэг, ичимхий, дуугаа танихгүй хүмүүсээс айдаг, танил бас орчинд орохороо бие барьдаг, тийм хүүхдүүд байдаг нь анзаарагдаад байдаг. За тэгэхээр зайлсхийх эмгэгтэй хүмүүс ерөнхийдөө шүүмжлүүлэхээс за мөн түнчлэн ичгэвтер байдалд орохоос айдаг, асар их айцтай байдаг. Тэр утгаараа ерөөсөө ийм байдалд орохгүй тулд болж игэл зугтах хамгаалтын механизм, арга барилыг ашигладаг байна. За зайлсхийх эмгэгийн 7 шинжийг сэтгэл сонирхолтой статистик гарын авлага дээр дурдсан байгаа. Тэгэхээр энэ 7 шинжээс доройж 4 шинж илэрч байх юм бол тухайн хүнийг зайлсхийх эмгэгтэй гэж онцлох боломжтой байна. За нэгт нь зайлсхийх эмгэгтэй хүмүүс бусдад гологдох, бусдаар шүүмжлүүлэх, хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас айхтаа бусдаас хамааралтай эсвэл бусдад заавал харилцах ёстой ажил мэргэжил сонгохоос илүү техник үйлдэл шаардсан тоног төхөөрөмжтэй ажилдаг тийм ажил мэргэжлийг сонгодог байна. Тэгэхээр бид нар ярьдаг тийм ээ, инженер, техникийн ажилчид, нэгтлэн гих мэтчлийн хүмүүс чимээгүй байдгаа, тий, дуу муутай байдаг, дуу цөөтэй байдаг гэж яриад байдаг. Гэтэл энэ нь тухайн хүний тийм зайлсхийх хандлагатай холбоотой байдаг байна. Хоёрт нь эдгээр хүмүүс бусдад таалагдана, хүлээн зөвшөөрөгдөнө гэж баттаа мэдсэн үндсэн дээр бусад хүмүүстэй танилцаж харилцах сонирхолтой байдаг. Тэгэхээр ер нь бол ийм хүмүүс ямар нэгэн төрсөн өдөр баяр ёслол, хамт олонны үйл ажиллагаа ч гэдэг юм уу тийм ээ очихдоо заавал хэн очихыг нь бүртгэдэг. Улмаар за энэ хүмүүсийн дунд байх боломжтой юм байна гэдгээ мэдсэн тохиолдолд очих шийдвэр гаргадаг байна. За гуравт нь зайлсхийх сэтгэлийн холбоостой хүмүүс дотн харилцаанд байнгын хязгаарлалт тавьж идэг. Өөрөөр хэлбэл ичгэвтер байдалд орох, тэнэг үйлдэл гаргах, буруу зүйл ярих гэдгээс айдаг учраас ер нь бол их бие барьсан байдалтай байдаг байна. Өөрөөрөө бич чаддгүй гэж ойлгож болно. Тийм учраас нэг байнгын юм хаалттай юм шиг байдалтай санагддаг байгаа. Тэгэхээр хүмүүс ерөнхийдөө бол ийм зайлсхийх эмгэгтэй хүнийг харахтаа их зантаа гэж бодоод байдаг. Гэтэл яг өмнө дээр хүрхийн амтад өөрөөрөө бич чаддгүй тийм хүмүүс байгаад байдаг шүү. За дөрөвт нь олон нийтийн өмнө ичгэвтер байдалд орох, шүүмжлүүлж гологдохоос маш их айдаг байгаа. Энэ утгаараа энэ зайлсхийх эмгэгтэй хүмүүст нийгмийн айдас элбэг хавсарч тохиох үзэгдэл бол харагддаг. Тийм ч учраас ер нь бол олон нийтийн газар бие барьсан аль болох тийм ээ хүмүүсийн нүдэнд өртөөд байхааргүй илүү янз бүрийн хөдөлгөөн хийчихгүйгэн шиг за мөн олон нийтийн зохион байгуулагдж байгаа найр найр ийм үдшилгэн дээр юм идэж угаасаа айдаг тийм дүр зураг илэрдэг байгаа. Тавт нь эдгээр хүмүүс танил бус орчинд маш их бие барьдаг. Тэгэхээр ер нь бол энэ шинжүүдийг хараад байхад зайлсхийх эмгэгтэй хүмүүс их дотгошоо чиглэсэн тийм хүмүүс гэж бол харж болно. 6-ад нь өөрийгөө энэ нийгмийн нэг хэсэг гэж харж чаддгүй. Яагаад гэвэл яг харахгүй энэ нийгэмтэй хөл нийлүүлэн халахах ирэхгүй юм шиг сандаг байгаа.
За энэ нь юутай холбоотой вэ гэх юм бол өөрийн үнэлэмж байхгүй, өөрийгөө сэтгэл татан бус гэж боддог, өөрийгөө бусдад харьцуулдаг, дорд байдлын комплекстэй хүмүүс байдаг байна. Тэгэхээр яа харахгүй тийм ээ, би муу, би онцгүй гэж бодож байгаа. Тэгээ энэ одоо үн цэний дороотл нь тухайн хүнийг маш хичгэвтэр тийм ээ ичиж амьдрахад нөлөөлдөг байгаа. Тэгэд өөрөөсөө ичдэг энэ хүмүүс бусад хүмүүс одоо тийм өөрийнх нь ичгэвтэр байдлыг мэдчихвэ гэж хайдаг учраас бусдаас зайлсхийдэг байна гэж бид нар ойлгох боломжтой юм аа. Тэгэхээр 71-р хүмүүс санаачлахгүй гэж ойлгож байна. Яагаад гэвэл шин зүйл оролдох тийм ээ эрсдэл байдал бий болохоосоо айх шалтгаан нь ичгэвтэр байдалд орчихъя гэсэн бодолтой нь холбоотой байдаг байна. За, ийхүү бид нар өнөөдөр зайлсхийх эмэгтэй хүний 7 шинжийн тухай үзлээ. Хэрвээ эдгээр 7 шинжээс 4 ба түүнээс дээш шинж илэрх юм бол тухайн хүн зайлсхийх юм эмэгтэй гэж бид нар үзэж болно. Тэгэхээр хүн ер нь бол тодорхой хэмжээнд бас өөрийгөө одоо гоолж, өөрийгөө бас болохгүй даа гэж бодох нь бол зүгээр тийм ээ энгийн үзэгдэл. Тэгжээж бид нар өөрийгөө сайжруулж хөгжүүлж явж байдаг. Харин зайлсхийх эмэгтэй хүн бол одоо тодорхой хэмжээнд биш зүгээр өөрийгөө ерөөсөө бүтлэхгүй, онцгүй, муухай, дорд гэд бодсон ийм хүмүүс учраас бусдад харилцаж чаддгүй, байнга өөрийгөө голж ичжээдэг хүмүүс гэж бид нар ойлгож болох нэ. За, зайлсхийх эмэгтэй хүмүүст одоо сэтгэл готрох шинж, төгшөөрийн эмгээг өмнө нь түрүү ярьсан нийгмийн айдас маш их илэрдэг гэж бид нар ойлгож байна. За мөн түүнчлэн зайлсхийх эмэгтэй хүмүүст хараад байлын эмгээг элбэг авсарч тохиодог. Яагаад вэ гэвэл нэгэн зайлсхийх эмэгтэй хүмүүс бусдаас зайлсхийдэг, барагтай хүмүүстэй ер нь дотн нөхөрлөлтгүй учраас яг нөгөө нэг учир нь алдаад айха байсан ганц хоёр дотны найзуудтайгаа хит их сэтгэлийн холбоос үүсгэж тэдраасаа бүрэн хамааралтай болох байдал одоо арчилагддаг байна. За тэгээд эцэст нь хэлэхэд зайлсхийх эмгэгтэй эдгээр хүмүүсийг шүүмжилж буруутгахад маш эмзэг хүлээж авдаг, маш их мэдрэмтгий байдаг. Яагаад гэвэл тухайн хүний мөн чанар руу бид нар тарьчихж байгаа байхгүй юу? Энэ хүний мөн чанар нь юу вэ? Ичих. Тийм учраас яг энэ ичгэвтэр байдалд оруулангууд энэ хүн байж сууж чаддаг, маш их дургуутдаг. За улмаар шууд одоо тийм ээ харилцаагаа тасалдаг, зайлсхийдэг байна. За ер нь энэ зайлсхийх эмгэгээс бид нар одоо хол байхын тулд, зогтохын тулд юуны өмнө өөрийн мөн чанараа зөв тодорхойлох, өөрийн үн цэнээ нэмэх. За мөн одоо энэ бодлын төөрөгдөл буюу тийм ээ одоо би ер нь болохгүй байгаад энэ хүмүүс намайг хараад байна, хүмүүс намайг яг шоолоод байна, хүмүүс яг миний тухай л ингэж ярьж ийн гих мэтчлэнгийн ийм хий хоосон тийм ээ бодлуудаа бид нар хянж удирдах, зогсоож чаддаг байх нь одоо энэ эмгэгт хүртэхгүй байх арга зам болдгоо. Тэгээ ер нь ингээ хараад тахаар ичхүүр гэдэг өөрөө олон сэтгэл зүйн эмгэгийн үндэс суурь болдог учраас энэ ичих мэдрэмжийг бид нар аль болох тийм ээ өөртөө хэрэг байна гэдгийг үнэлж хэрэг маш их байх юм бол энэ дээр ажиллаж сурах нь чухал юм шүү. За ингээ та бүхэндээ баярлалаа. Дараагийн видеороо дахин уулзцаая. Баяртай.